2012 оны улсын их хурлын сонгуулийн өмнөхөн буюу мөн оны 4-р сарын 12-ны өдөр төрийн хамгаалалтанд байсан Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын их хоёрыг баривчилж байлаа. Энэ жил сонгуулийн жил мөн л 4-р сарын 11-нд зарим хүний хэлснээр 2012 оны 4-р сарын 12-ны үйл явдлыг давтаагүйч зарим талаараа төстэй гэмээр үйл явдал улсын маань нийслэлд өрнөсөн байгаа. Миний Монголд юу болоод байна? Эрхэм гүнттэй олонний танил дуршлагатай улс төрчид үйл явдалд ямар дүн шинжилгээ хийж байна? Үзэгч та бүхэндээ энэ талаар ярилцахаар миний Монгол нэвтрүүлэгт Монгол ардны хувьсгалт намын нарийн бичгийн дарга эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний тэргүүн анагаах ухааны доктор профессор Нацхийн Одул оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бас тантай өнөөдөр хоёулаа Монгол оронд болоод байгаа асуудлын талаар ярилцсан. Хамгийн түрүүнд бас мэдээж таныг орж байгаа юм чинь хүмүүс одоо сүүлийн үед яригадаад байгаа эрүүл мэндийн сайдын эрүүл мэндэд гараад байгаа зүйлийн талаар асуухыг хүсэж байгаа. 2012 оны улсын хурлын сонгуульд Монгол ардын хувьсгалт нам чинь оролцоод эвслэр 13 суудлаа аваад улмаар бол та эрүүл мэндийн яамны сайд болж илаа. Одоо Монгол ардын хувьсгалт намаас бас эрүүл мэндийн яамны сайд байх учиртай бол байдаг тийм ээ. Тэгвэл энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол та сайдын албаа 2014 оны сүүлээр өгсөн. Тэгээд тэр үеэс эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гарч байна гэж энэ ардчилсан нам бас Монгол ардын хувьсгалт намаас тавигдсан сайдууд ажиллаа хийж чадахгүй юм л гэдэг юм л да. Тэгэхээр эрүүл мэндийн салбар өөрөө маш их эмзэг салбар. Хүний эрүүл мэнд гэдэг бол хөзөр даалуу тоглож байгаа шиг улс төрчдийн тоглодог тоглоомын талбар огтхонч биш. Монгол ардын хувьсгалт нам эрүүл мэндийн салбарыг 12 оны сонгуулийн дараа аваад хүн амынхаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын төлөө асар олон зүйл хийсэн. Хийсэн ажилдаа хэлэх хөгтөө Монгол улсад хамгийн өндөр Монгол улсын түүхэнд хамгийн өндөр цэвэр өсөлттэй их нялхсын эндэгдлийг хамгийн их буулгасан энэ эрүүл мэндийн салбарын түүхэнд тийм сайхан амжилтаар бол бид нар миний бүрэн эрхийн хугацаа дуусах хугацаанд бид нар ийм амжилт гаргаж ирсэн. 36 сар кор энэ Улаанбархан өвчин гаргаагүй улсуудад өгдөг 4 улс тэр кор өвчнөө устгасан улсын тоонд орж Монгол улс тэр батламжийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авж ийлээ. Гэх мэтлэн бас хэлэх сайхан хаашаа ч хөдөхгүй ийм статистик тоо баримт үйл явдал байдгийг нотлох баримт байдгийг. Монгол ардын хувьсгалт нам бол бид нар анх засгийн газарт орохдоо бол ер нь бол артацийн зарчмаар энэ улсын албан тушаалыг бол бас ээлжлэн хаших замаар ажиллана гэдэг ийм хэлэлцээртэй бид нар засгийн газарт орсон байдаг. Хэрвээ улс төрийн нөхцөл байдал хүндрүүл засгийн газраас ч гарахад ямар ч татгалзалгүйгээр засгийн газраас гарна гэдэг ийм нөхцөлтэй бол бид нар засгийн газарт орсон. Тэгээд шинээр сайд томилогдсон. Тэр сайд маань ажиллаа өгснөөс хойш ажиллаа өгч гэждээ тийм ээ. Ингээд хэрэгтэй хөвгт ороод явснаас хойш Монгол ардын хувьсгалт нам бол 2 сайдыг бол ерөнхий сайдад өргөн болчиход байгаа. Хамгийн харамсалтай нь энэ сайд нарыг бол цааш нь их хурлаа өргөн барихгүй байгаа асуудлын гол нь байгаа. Жишээлбэл бол хамгийн эхлээд бид нар Монгол улсын гавьяат эмч, хүний гавьяат эмч төрийн шагналт Жамбалжив эмчийг бөөрийн маш том бөөр шилжүүлэн суулгах талаар мэдсэлсэн эмч байгаа. Энэ эмчийг тавьсан сайдыг санал болгосон. Энэ хүн тэтгэврт гарсан байна гэсэн. Тийм үү тэтгэврт гарсан хүнийг тавихгүй байгаа юм байна гэж хэлтэл ямар ч эрүүл мэндийн салбарын ажил эрүүл мэндийн мэрэгжил байхгүй ламбаа гэдэг Жамбалживаас настай хүнийг төрийн нарийн бичгийн даргаар тавьсан. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол ерөөсөө тэр салбарын 1 номерын мэрэгжлийн чадвартай хүнийг бус улс оронд бол тэр төрийн нарийн бичгийн дарга болохын тулд насаараа өөрийгөө хөгжүүлж төрийн нарийн бичгийн дарга болдог ийм туршлага байдаг бусад улс оронд. Тэгэхэд тэнд аваачаад тавьсан. Энэ шал худлаа гэдэг нь тодорхой. Эндээс бол юу гэж харж байгвал Монгол ардын хувьсгалт намаас болоод эрүүл мэндийн сайд тавигдахгүй байна гэхээс илүүтэй сүүлийн жилүүдэд энэ эрүүл мэндийн салбарыг улс төрчид ялангуяа энэ улс төр бизнесийн бүлэглүүд бол нэг нэгэндээ бэлгэлдэг, бялуу хүртээдэг ийм хөзөр даалуу шиг хэрэгсэл болгоснод туйлын харамсалтай байгаа. Ингэснээсээ болоод болж өгвөл мэрэгжлийн биш хүн тавих дуртай. Мэргэжлийн хүн бол нөгөө хүн ардын аюулгүй байдлыг хамгаалаад тэр ёс суртахуун байдаг байхгүй нөгөө этик гэдэг юм заавал байдаг учраас тэднэртэй хуйлдаад чаддаггүй хамгийн эхлээд тэр өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх ашигыг боддог тэрийг хамгаалахын төлөө байдаг тэднийг дураар нь ажилуулдаггүй тэр батчгаагүй имийн бүртгэдэггүй ч байдаг юм уу ийм хатуу шаардлагатай байдаг учраас хамгийн түрүүнд мэргэжлийн хүнийг зайлуулах зайлшгүй шаардлага байдаг. Мэргэжлийн хүнийг очно гэдэг бол тэдний хувьд бол үхэл гэсэн үг. Тийм учраас мэргэжлийн биш хүн тавьж иж өөртөө дураараа загнах гэдэг ийм юм байдгийг бол
улс төрд явж байхдаа би ажигласан. За нөгөө талаас одоо сүүлийн үед бол бөөр хүн байхгүй байж иж тэр юм хийж авдаг болж байна. Одоо энэ бол энэний л үзэгдэл болохоос ш энэ бол Монгол Ардын хувьсгалт намаас шалтгаалсан ямар ч одоо тийм юм байхгүй гэдгийг бол би албан ёсоор бас энд мэдэгдмээр байна. За та бас эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд одоогийн эрүүл мэндэд үүсэж байгаа асуудлын талаар тийм ээ. Одоо нэг статистик хэлье л да. Он гарснаар эхний 3 сард одоо 427 хүүхэд за тэгээд 5 хүртэлх насны 204 хүүхэд одоо нэг түрүүний яриад байгаа улаан бурхан гэж таны хэлээд байгаа. Тэр өвчнөр чи энджээ. Тэгээ ер нь одоо ингээд энэ эрүүл мэндийн салбарт ингээд олон зүйлүүд болж байна. Тэгээ энийг бас та яаж харж байна? Тэгэхээр ерөөсөө эрүүл мэндийн салбар гэдэг нь мэрэгжлийн удирдлага зайлшгүй шаардлагатай байдаг ийм салбар. Ягаад гэвэл эрүүл мэндийн одоо сайд хүн эмч байх нь бол хамгийн анх ингээд ороод ирж байгаа асуудал орж ирэхэд яг өөрөө нүдэрээ харж идэг, биеэрээ мэдэрж идэг. Тийм учраас энэ бол зүгээр нэг улс төрчдийн тоглоомын газар биш. Тийм учраас ерөөсөө энэ мэрэгжлийн удирдлагын алга болгосон явдлууд нэгдүгээр алдаа гэж ингэж үзэж байгаа. Хоёрдугаарт эзэнгүүдвэл зориуд одоо энэ эрх тушаал тэр өөрсдийнхөө одоо тэр ашиг сонирхлоо нөхцөлдүүлж, гүйцэлдүүлж байгаа нь бол хоёр талдаа. Ерөөсөө энэс болж эрүүл мэндийн салбарт энэ бол эрх мэдлийн дутагдсанаас биш. Эрх мэдэл ихтэснээс эрх мэдлийн одоо энэ хямралаас үүсэлтэй ийм одоо хямрал бол эрүүл мэндийн салбарт болж байна. Тэртээ тэргүй хүн амын өвчлөл нэмэгдэж байгаа. Хотчлт эрчимтэй явагдаж байна. Салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт төсөв бол туйлын бага байна. Дунджаар одоо 10-аас төсвийн 10-аас 12% одоо эрүүл мэндийн зарж иж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ зохих төвшөнд явна. Зохих төвшөнд гэж байгаа биш 100% одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайхан явуулдаг тийм ус хаач байхгүй дандаа л асуудалтай байдаг. Ягаад гэвэл энэ үл хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой байдаг учраас би одоо 97 онд Англид сурж байхад Тони Блэр анх хөдөлмөрийн нам бол тэрний хамгийн түрүүний ихний амлалт юу байсан бэ гэвэл эрүүл мэндийн энэ үйлчилгээний хүлээгдлийг тэдэн хувиар бууруулна гэж. Тэнд чи хүлээгээд хэдэн сараар хүлээчдэг. Тэгээд зарим одоо өвчин нь бол тэр хүлээж ихтэй идэгчдэг. Зайлшгүй одоо нөгөө эмнэлгийн туслам шаардлагатай хүмүүснүүд ингэж яасаар байгаад шалгарсаар байгаад үлдээд үзүүлдэг тийм систем байдаг. Аль ч орн тийм байгаа. Тийм учраас энэ эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа нь ерөөсөө энэ улс төрчдийн эрх мэдлийн хямралаас үүсэлтэй ийм одоо гамшиг болж байна. Энэ бол улс төрийн шалтгаантай гамшгаа гэж ойлгох хэрэгтэй. Энд бол мэрэгжлийн хүмүүст ямар ч буруу байхгүй. Мэрэгжлийн хүмүүсийн инерцээр л явж байна. Энд бол өөр ерөөсөө юм байхгүй. Мэрэгжилд нэгэн тангар өргөцсөн. Тэд нар яагаад ч няцах юм байхгүй тийм ээ няцах боломж байхгүй. Тэгээд тэр инерцээр энэ салбар явж байгаамаа. Тийм учраас энэ бол энэ сайхан бэлгийн засгийн газрын үеийн бол хамгийн том алдаа бөгөөд эннийхэн төлөө шууд сайхан бэлэг бол огцрох ёстой. За шийлэг дамбын тендерийн асуудал таныг сайд байх үеэс эхлэлтэй байдаг. За тэгээд шийлэг дам даргын асуудал ер нь ямар шатантай явж байгаа юм бэ? Тэгээд ямар ажиглаж зарим нэг сурамжийг бол авчлага байх л та. Тэгэхээр эрүүл мэндийн спортын сайдаар ажиллаж байсан шийлэг дам ажлынхаа байрандаар бол тодорхой одоо баримттайгаар ийм одоо гэмт хэрэг хийсэн байж болзошгүй ийм одоо сэжигтэйгээр хууль хяналтын байгууллагууд баривчилсан байдаг. За би бол яг энэ нөгөө хэлгээд нарийн одоо оролцоо шийлэг дамтай тэр цагаас хойш уулзаагүй л дээ. Зүгээр яг ингээд ам дамжаад намын нөхдүүдийн амнаас сонсоод байж байгаа. За энэ тендер бол өөрөө хятадын засгийн газрын одоо тэр тусламж байгаа зээл. За тэр их том хөрөнгө орж ирэх гэжсэн бидний үед бол байсан. За бид нар яг тэрийг бол яасан гэхээр эрүүл мэндийн яамн дээр техник эдийн засгийн үндслийг гаргаад ингээд яг ажиллаж явах явцад бол ерөөсөө энэ хүн амын эрүүл мэндийн мэдээлэл бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тийм учраас эрүүл мэндийн асуудлыг мэдээллийн технологи, эрүүл мэндийн цахим эрүүл мэндийн асуудлыг ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг гаргаад за энэ дотоодын компаниудаар бол туслах тэр програм хангамжийн асуудлуудыг явуулахын зүйтэйгээд хоёр компаниг бол ер нь цаашдаа их гүнзгий энэ ажил руу орохын зүйтэй гэдэг шийдийг гаргаад тэгээд яг эрүүл мэндийн яамнаар бол энэ асуудлыг эрүүл мэндийн дэд сайд хариуцдаг гэсэн. Тийм учраас би бол яг бас нарийн гүнзгий ороогүй. За тэгээд засгийн газар ерөнхий сайд огцорсонтой холбоотой засгийн газар огцроод явсан. За ингээд бид нарыг одоо огцорсны дараа ажиллаа өгсөний дараа бол энэ процесс болсон юм билээ. Тэгээд яг тэр захим эрүүл мэндийн юм уу өөр юм уу гэдэг ямар ч мэдээлэл надад байхгүй. За Монгол Ардын хувьсгалт нам, дэмжигчтэй нам гэдэг нь бас түн бусад намтай эвсүүлэх гол хүчин зүйл бол болж байгаа юм байна. За тэгээ энэ давуу тал нь бол 2012 онд мэдээж батлагдсан сонгуулиар тийм ээ. За тэгвэл танаа хамтаа намтай холбоотой асуудал оны өмнөөс бол хурцтлаа. Бас зарим нэг асуудал гарч ирлээ шүү. Тэгмээ энэ байдал сонгуульд хэрхэн нөлөөлнө гэж харж байна та. Тэгэхээр 2012 онд Монгол Ардын хувьсгалт нам улсын хурлын сонгуульд ороод
тэрнээс ч илүү суудал авах байсан бид нар. Маш их булхай луур явагдаад тэгээд 11 суудал авсан шүү дээ. Тэгээд бид нар 11 суудал авснууд арчилсан намынхныг засгийн газараа байгуулах, арчилсан намынхан ерөнхий сайд болох тэр болцоог Монгол Ардын хувьсгалт нам олгож өгсөн. Амар жаргал гишүүн хэдүүн их ёс зүг юм ярьж илээ тэр амны ивэл гэдгээр бид нар одоо хөөгд явуулах хэрэгтэй, яах хэрэгтэй эднэр гэд ярьж илээ. Ардын намыг хөөж явуулж болсон. Бидний хүчинд эднэр чинь 4 жил засгаа ажиллуулж ерөнхий сайд болж үзлээ, алтан хувийг болж үзлээ, сайхан бэлэг болж үзлээ. За тэгээд бусдууд нь сайд зөндөө олон сайд болж үзлээ. Бид нар байгаагүй тийм болцоо бүрдэхгүй байсан. Бид нар бас ардын намтай нийл засгийн газар байгуулж болох байсан. Тийм учраас тэрийг бол ингэж хэлэх нь их ёс суртахууны хувьд улс төрийн хариуцлагагүй мэдээлэл хийж байна гэж би хувьдаа бодсон. За ингээд Монгол Ардын хувьсгалт нам ерөөсөө бас их хэцүү нам л да хөрхий. Яг ингээд сонгуул болохоор янз янзаар бүх талаас нь оролдол ундаг. За ингээд нөгөө дарга 12 онд одоо хоригдоод тэгээд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уучлаад ингээд ерөнхийлөгчийн одоо уучлалаар гарсан шүү дээ. Тэгээд одоо ялтай хугацаанд бол ерөнхийдөө өршөөлийн хуультай хуульгүй дууссан юм байсан. За тэгэхээр чи энэ хүн чи одоо сонгуульд орчих гэдэг шүү дээ одоо. Тэгэхээр сонгуульд орчих чи энэ хүн чи улсуудыг хуйлруулчих гэдэг. Ард түмнийг хуйлруулчих гээд байгаа учраас одоо энэ хүнд ямар нэгэн хориг саад хийхгүй бол өөрсдийнх нь одоо эрх мэдэл алга болно. Энэ бүлэглэлийг чинь одоо тэр их хөндөгдөн. Эрх мэдлийн алд чинь энэ бол эрх мэдлийн алдна гэдэг бол өгсөнтэй тэрнээс бараг доор шүү дээ. Тэрний оронд одоо өгсөн дээр гэсэн ийм одоо улаарцсан ийм айхтар бүлэглэлийн одоо тэр тэмцэлд бол энэ хүн хэрчигцэлдэ. Тэгээд юмнууд зохиох хэрэгтэй. Одоо энийг юу яах вэ? Одоо төрүүчийн нэг хэсэг одоо хугацаанд дуусаагүй гэж ярий. За тэгээд өшөө бас юу байж болох вэ гэж янз янз жижиг юмнуудыг энэ тэндээс наагаал тийм ээ. За тэгээд ингээд шинээр юм үүсгэн гэж яг үүссэн ч юм үүсээгүй ч юм бид нар бол мэдэхгүй шүү дээ. Үүссэн гинлээ гэхээр одоо яг юу байгаа гэхээр бас барьцхан байлээ. Тэгээд иймэрхүү маягтай явж байгаа. За тэгээд шилэг дамттай холбоотой нөгөө санхүүгийн ажилтан, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга тэгээд янз янзын хүмүүсийг одоо бас баривчилж асуух янз бүрийн болж байгаа. Гисэн хэдий ч гэсэн нэг үг хэлгээд би бол бас Монгол Ардын хувьсгалт нам гэх том намын ёсцон хорооны дарга байсан нэг нам байхад нь бол за бас тэр намд нэлээ явсан. За арчилсан намынхан ч гэсэн нэг засгийн газар бариад явж ила. Тэдний дэргэдүүд манайд үнэхээр юу ч байхгүй. Үнэхээр санхүүжилтгүй их ядуу нам байхгүй юу? Тийм их ядуу нам. Тийм учраас манайх бол тэгж янз янзын одоо их замбраагүйтэй байх тийм мөнгөч байхгүй. Байнгын гачигдал, байнгын одоо байхгүйгийн зовлонд ажиллаж идэг ийм нам л да. Би ч анхных нь ерөнхий нарийн бичгийн даргын хувьд мэдэн шүү дээ, тийм. Нэг арга хэмжээ хиймээрээд мөнгө байхгүй. Яах вэ хэдүүлээ? Чамд байна уу? Надад байна уу? Хинээс гоох вэ? Тэгээд ер нь ингэж л явж нам бол улс төрийн нам бол одоо ингэж л явж байгаа ер нь. Тийм учраас энэ хүний өөрийнх нь нөгөө нэр хүнд олон түмний дэмжлэг бол хүмүүст их таалагдахгүй юм л да. Тэгэхээр одоо инх хоёрын ярихаар тэгээд цөмийн намтай ярих хэрэгтэй болно. Намтай ярихын тулд намынхын гишүүдтэй ярих хэрэгтэй болно. Тэгэл үндсэндээ нэг Монгол улсын үндсэн хуулинд заасан сонгогдох эрх, үзэл бодлоо одоо өөрөө ихтгэл үнэмшилтэй байх эрх, за нөгөө талаар эвлэлд нь нэгдэх эрх гэдэг их олон хүний одоо суур тэр язгуур эрхүүд бол их ноцтой зөрчигдөж эхэлж байгаа юм л да. Тэгэд энийг бол дугай одоо тэгээд ингэдэг явах ямар ч боломж байхгүй. Та бас түрүү хэллээ тийм ээ. Монгол Ардын хувьсгалт нам гэдэг ингээд нэг нам байхад нь би ёс зүйн дарга байлаа гэж байна. За би бас нэг юм асуумаар санагдлаа дарга ярьсан чим. Энэхүүр даргыг авилгатай тэмцэх газраас ингээд баг одоо 5 удаа дуудсан уу яасан те ирээд ингээд шалгуулаад гачээ гэдэг гисэн. Тэгээд энд бас нэг юм асуумаар санагдлаа. Ерөнхийлөгч байсан хүн ингээд олон удаагийн ингээд дуудалтаар ингээд очихгүй байна гэдэг шууд ингээд намын хувьд тийм ээ. Бас ерөнхийлөгч байсан хүний хувьд ёс зүйн үүдэл гэж харж байна. Ер нь яаж юм тийм ээ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулинд ерөөсөө хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өөрийнхөө болоод гэр бүлийнхээ аваар тэр дотны хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж байдаг юм байна шүү дээ. Хуулиараа ерөөсөө хуулиар тэгээд хамгаалаад өгсөн. Өөрөө бол тэрийг миний ойлгож байгаагаар. Гэхдээ би энэ хоёр даргын өмнөөс хариулах нь бас ихтерхий хариуцлагагүй л те. Хүний хурдаас би хариулаад өөрөө мэдэхгүй байж байгаа тий. Тийм учраас яг энэ асуудлыг бол өөрөөс нь асуух нь зөв. А миний одоо мэдэж байгаа мэдээлэлээр бол даргын одоо энэ гүйцэтгэх төвчний хурдаар тайлбарлаж байгаагаар бол за үндсэн хуулинд бол ингэж заасан байдаг учраас би тэр үндсэн хуулийн заасан эрхээ эдэлнэ гэдэг ийм тайлбараа бол өгсөн байгаа л гэж бид нар тайлбарлаж байсан. А тэгээд нарийн ширийг хэдэн удаа дуудаад тэгтний яасан эднэрийн бол өөрөөс нь асуух нь илүү бодиттой болно. За тэгэхээр нэгэн тусаа нэг энхэр даргаыг ярьсан юм чинь тийм ээ 2012 онд 4 сарын 11-нд тохой тийм ээ баривчилсан шүү дээ. 12-ноос 13 шилжигчэнд баривчилсан шүү дээ. Тэгсэн сая бас энэ баривчлагад ер нь нэлийн төстэй юм боллоо хүмүүс хараад тах шүү. 4 сарын 11-нд одоо батлах гишүүнийг Баянголын одоо албаныхаа өрөөнд нөхт нь хүмүүстэй ярьж орол ялаа малаа гэл нэгжлэг хийлээ гэл
Тэгэхээр энд нийгэмд бас янз бүрийн ойлголт үүсгэж байна энэ ингээд аль талаасаа л ингээд туршлагатай үйлдвэрчийн хувьд бол бас өнөөдөр ингээд тухайлбал таны хувьд одоо юу гэж бодож байна? Тэгэхээр би бол улс төрийн өрсөлдөөнийг шудраг байгаасаа гэж боддог. Шудраг өрсөлдөөн гэдэг бол өөрийнхөө нэр төр мэдлэг боловсрол улс орноо яаж авч ямар ухаанаар одоо энэ засаглах гэж байгаа гэдэг тэр одоо мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөөнийг бид нар шудраг өрсөлдөөн гэж хэлж байгаа. Хамгийн харамсалтай нь Монгол улсад сүүлийн үед улс төрийн өрсөлдөөн бол илүү их харгас, илүү их бохир болж байгаа. За хамгийн бохир гэдэг нь бол мөнгө. Ерөөсөө одоо улсын их хурлын сонгуульч, орон нутгийн сонгуульч төрийг ерөөсөө мөнгөөр худалдаж авч штэ. Би энийг бол өөрийнхөө дээр битсэн ив иш ухаан буюу шудраг журмын онол дотор бол төр хулгайлах гэмт хэрэг гэж төрийг хулгайлж байгаа гэмт хэрэг гэж ингэж үзэж байгаа. Энэ бол өрсөлдөө улам бүр харгас. Ийм явдаг байснаа сүүлдээ бүр хууль хүчний байгууллагаар тэр өрсөлдөгчөө одоо ингэж харгасаар баривчлуулах тийм ээ. За 12 оны 14 сарын 12-ны 8 цагийн үед энэ хоёр дараа тэр өдөр 7 сарын 1-ний асуудлаар төрийн ордонд хэвлэлийн баг хурлаа хийсэн. Их дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. За тэгээд намын байран дээр ирчээд маргаашийнхаа ажлыг яриад өнөөдрийнхөө ажлыг дүгнээд ингээд гэрлүүг харьсан. Тэгжэл 8 цагийн үед за ингээд энэ хоёр дараагийн гадаа буу зэвсэгтэй хүмүүс одоо ингээд баримтлах гэдэггүй хэдэн машинтай хүн ирээд ирлээ гэдэг мэдээллийг бид нар аваад яваад очсон. За тэгэхэд бол даргын машин хагарсан, юуг нь хагарсан, шил нь хагарчихсан. За тэгээд ийм буу зэвсэгтэй хүмүүс байсан учраас тухайн үед төрийн хамгаалтанд байсан. Энэ хоёр дарга. Төрийн хамгаалтанд байгахаар тэр хамгаалагч маань нөгөө хамгаалж байгаа хүнээ хамгаалах гэдээ бас буу гаргасан юм шиг байна. Тэгээд хэрвээ тэр ингэж яахан гүнзгийрсэн бол их ноцтой үр дагаварт хүрэх хэмжээний ийм одоо юмыг төрийн хоёр байгууллага. Нэг нь одоо төрийн тусгай хамгаалалтын алба тийм. Нэг нь энэ хууль хүчний хоёулаа төрийн байгууллага. Ийм зохицолтолгоо байхгүй, ийм зохицуулалт байхгүй, нэг нэгнийхээ урдаас буу гарах гээд зогсож исэн, тэрийг харж исэн гэрчин нар бол бид нар байна. Тэгээд бид нар очсон. Очиход бол тэр тусгайгийнхан буутай байж ирснийг манай намрахыг хардсан. Тэгээд тэр хүн бол буугаа нэгэнд баригдсан учраас нуугдаад машин дотор ороод ингээд толгойд хүрээ юугаа нөмрөөд машин руугаа орцолдоо. Тэгээд зүгээр ер нь нэг хүнийг барихын тулд бол би бол тийм олон цагдаа хэрэггүй. Бас тэр тусгайгийнхаа хэрэггүй гэж боддог. Тусгайгийнхан гэдэг чинь одоо тэр алан хядах үйл ажиллагаа хүн амны онц ноцтой хэрэг одоо давагдшгүй тийм хүчин зүйлдэл тийм харгас үйл ажиллагаа би явуулдаг байх гэж бодож байгаа юм л да. Монгол хүндээ тэгж харгас хандаж болохгүй. Тэгээд 600 700 цагдаагаар бүсдүүлээд шүн жингийн телевизийн баримтчилгаа гэж энийг хэлж байгаа шүү дээ. Шүн жингийн одоо хүчээ зузаатгаад тэгээд бид нар бол нэг хэсэг нь гадаа одоо би жишээлх юм бол нөхдөөтэйгээ гадаа ахмадууд нь дотор шат болгон дээр ингээд хоёр давхрын шат хүртэл шатан дээр ахмадууд суудсан байсан. Тэгээд нилээд хүн гинцсэн. Сая би 14 хоногийн өмнө намдаар ир суулаа. Тэгээд тэр хүнтэй ирээс уулзааг их удацсан байсан. Дэмбэрлгоо гэд манай нэг хүн байдгийг. Тэгсэн тэр хүн хоёр давхраа шидэгдээд бүс нь ороогдож шатанд ороогдоод тэгээд хоёр давхраа шидэгдээд гიშгэ дээрээс нь гიშгсэн байл да. Тэгээд нүднийх нь болор гимтээд ахуулсан билээ. Тэгээд нүд нь хараагүй болцсон. Тэр хүнтэй би уулзааг удацсан байна. Тэр тэгээд нүд нь хараагүй болоод одоо ингээд би юм болцоо ингээд тэмтрээд ингээд миний нэрийг хэлээд орж ирж байсан. Тэгээд та надад карт хараагүй болцсон. Нэг талынх нь юу авахулт нэг талынх нь болор гимтчихгүй. Тэгээд тэрийг авахулсан юм байна. Тэгээд ийм болчтой одоо бигээд тэгжсэн. За яг тэр үед манай хяналт ёстой хорооны дарга даваан юм гэж хүн байдаг. Даралт нь нэгсэж одоо ухаалдаж унаад түргэн дуудаад бид нар нэгдүгээр эмнэлгийн сэхэн твтүүлжсэн. Гэх мэтлэн нөгөө тэнд байсан хүмүүс бол тэр жижиг гэмтэл, том гэмтэл янз янзын шалтгаанаар бол гэмтэл бэртэл нилээд авсан байгаа. За яг үүдийн одоо лантуугаар зохиол яг ингээд эвдээд орж ирэх гэж тэр үед бол дарагт би та ярилцлага өгчөө гэ ТV-с байжсэн. Тэгээ тэр хамгийн сүүлийн тэр ярилцлагыг бол авсан. За орж ирээд тэр тусгайгийнхаа орж ирээд цагдаа нар телевизийн тэр оператор охиныг урдуур нөгөө хаалтаар хаагаад ингээд тэр бичлэгийг хоригдсон. Одоо ингээд юм хурааж авах гээд тэр хооронд тэр охин бит хоёр маш шуурхай ажиллаж тэр кассетыг би авч одоо өөрийнхөө биеинд нууж авч гарч илаа. Тэгээд телевизээр гаргаж ирсэн. Энэ бол нэг ясны их том сургамж боловч бас яг нөгөө хүрэн зандан дашуурт дотор юу нууж гардаг штэ нөгөө бичгээ нуугаад хуйлаад гардагтай. Тухайн үед их адилхан ягаад гэвэл тэр даргын бичлэг бол энэ процесс яагаад ийм болсон, юунаас болсон, хэн энийг хийж байгаа гэдэг илэн далангу Монголын хартанд зарласан учраас тэр бол их чухал мэдээлэл байсан учраас тийм үйл явдал болж илаа. Авилгатай тэмцэх газрын даргаыг одоо сонгуулийн өмнө солих гэдэг шүү дээ. Энэ юу гэж бодож байна? Харин тийм ерөнхийдөө одоо энэ
одоогийн засгийн газар би бол сайхан бэлгийн засгийн газар бид нар нэг засгийн газарт ажиллаж ирсэн. Бид нар хувь хүний хувьд бол гэмгүй сайхан байдаг. Тэгээд энэ засгийн газар ингээд харахаар одоо ерөөс ярихан танан хасна, халан солино, барин хорин гэдэг юм ярих юм. Тэгэл эсвэл хоорондоо дандаа хагарч идэг, хоорондоо дандаа хэрэлдэж идэг, зөрчилдөж идэг, тэмцэлдэж идэг. Тэгэхээр аль хүчтэй нь хүчгүйгээ хин хуулийн аль байгууллага нь хинийх нь эрхэнд байна хүчгүйгээ бариулж идэг. Ийм харгас, ийм төр засагтай Монгол орн явж болохгүй. Энийг бол одоо нин даруй энэ сонгуулиар бид нэр засах ёстой. Сонгуулийн хувьсгалаар энэ айхтар харгислаас бид нэр салах ёстой гэж бодож байгаа. Авилгатай тэмцэх газрын даргыг сольж байгаа нь би бас зүгээр нэг санамсаргүй явдал гэж бодохгүй байгаа. Магадгүй эрүүл мэндийн асуудал байгаа бах. Гэхдээ ажиллаа хийж чадахгүй болтлоо. Одоо тийм хүнд өвчин бол тусаагүй хаа гэж би бодож байгаа. Гэхдээ улс төрийн ямар одоо тохиролцооч байд юм уу, улс төрийн ямар шахалтч байд юм уу тийм байсныг бол би одоогоор аль бисны надад мэдээлэл байхгүй. Ямар ч байсан бас ер бусын юм болж байна гэдгийг л харж байна. За нэг юм байна л да. Манай эмэгтэй гишүүд ч юм уу те зарим гишүүд нийгмийн чанартай ихэнх тийм нэг асуудлууд дээр өрөвчгөн сэтгэлээр ингээл хандаж очдөг штеп. Тэгсэн саяхан бас нэг 4 настай хүү нохоод бариулаад өнгөрсөн штеп. За энэ үйл явдал гарлаа. Хинч дуурсангүй, ямар ч асуудал үүссэнгүй энэ дээр. За яг ингээд сошиал ертөнцөөр ингээл жиргэл ингээл өнгөрлөө л дөө. Тэгээ энэ бас ингээд юутай холбоотой юм бэ? Юутай холбоотой ч ингээд хараад тахаар нэг юм улс төрийн чанартай тийм үү тийм нийгмийн чанартай тийм асуудал төр илүүдлэх очиод одоо жирийн юм иргэнд одоо энэ нэг асуудал үүсээд шүү дээ. Энэ дээрээс тоохгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр яг ер нь бол хүний эрүүл мэндийн асуудлыг, амь насны асуудлыг ингээд аваад үзэх юм бол 65% нь өөрөөс нь шалтгаалж байгаа. Өөрөөс нь шалтгаалж байгаа. Би жишээлх юм бол одоо энэ хүүхд түлэгдэж байгаа, нохоод уруулж байгаа эднэрийг би эцэг эхийн ярих гэдэг байгаа байхгүй юу? Одоо эцэг эхчүүд бол нохоод уруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. За бас хүүхдээ юм төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой байхгүй юу? А тэр өнгөрсөн хойно нь эрүүл мэндийн салбараас бол ерөөс 10-аас 15% шалтгаалж байгаа. Бусад салбараас гэдэг нь одоо тэр саяны ярьсан замын осолч байдаг юм уу тий энэ галч байдаг юм уу энэ бусад салбараас 25% шалтгаалдаг байхгүй. Тэгэхээр яг зүгээр эн чинь бол би яг энийг бол үзэгдэл гэж өөрөө ч асууж байгааг дандаа тэгдэг гэж үзэхгүй. Бас заримдаа тохиолдлоор хашааны нохоо байсан бол хүмүүс илүү очих байсан. Харин жоохон тэр гэхдээ очихтай биш, хамгийн гол нь очихтай биш. Тухайн одоо эмэгтэйчүүдийн одоо эмэгтэй гишүүдийн бүлэг бол тухайн нэг асуудлыг бас сонгож авсан байж болно. Тийм ээ. Тэгэхээр энийг бол бас би бол ингэж бодож байна. Заавал очиод ах шаардлагагүй. А тэрний оронд харин за бусад одоо оронд бол ингэдэг юм байлээ. Жишээ нь ээж нь хор тавдраар нас орсон нэг эмэгтэй байсан. Тэгэхэд хор тавдрын эсрэг сан гэж үсгээд ерөөсөө хор тавдраар л өвчлөхгүй байх талаар маш олон ажлыг ингээ хийгээд явчихдаг. Яг тэрүүн шиг одоо очихоосоо илүүтэй нохойд уруулахгүй байх, нохоогоо уйх, нохоогоо одоо эрүүлжүүлэх, вакцин хийлгэх те хүүхдийг нохойноос хол байлгах энэ ажлыг л улс орон даяар хийх юм бол их олон хүүхдийг нохойд уруулахаас сэргийлж чадна гэж би бодож байгаа. Ийм л юм хийх ёстой гэж бодож байгаа. За. Эвийн хэрэм үндэсний хөтөлбөр нь яагаад байгуулах болов тийм ээ? Тэгэхээр би улс төрийн одоо энэ амьдралаар явахдаа миний зам бол дандаа тийм сөрөг их хүнд замаар би явж ирсэн. За жишээлх юм бол Монгол Ардын хувьсгалт намд байхдаа ёс зүйн хорооны дарга жигүүр гэж одоо байгуулж байхад одоо тэр уламжлал шинжлэл ардчил шударгач жигүүр гэхэд тэр жигүүрийн одоо нэг дид зохицуулагч нь. Тийм учраас дандаа л шударга ёсыг тогтоох юмсан, ёс зүйтэй байлгах юмсан, улс төрийг илүү эрүүл болгох юмсан, улс орноо хөгжүүлдэг ийм арга хэрэгсэл болгох юмсан, ард түмнээ нэгтгэдэг ийм одоо урлаг болгох юмсан гэж ингэж дандаа бодож, дандаа тийм эрүүлжүүлэх байр суурин дээр байсан учраас хувь хүнийхээ хувьд бол их тийм хүнд замыг туулдаг. Тийм бэлэн одоо шатаар нөгөө лифтээр ингээд улс төрд би орсон тохиолдол байдаггүй. Тийм учраас ингэж явсан учраас миний энэ өнгөрсөн амьдралын улс төрийн энэ амьдрал надад сургамж өгсөн. Би тэр ёс зүйн хорооны дарга байхдаа Монгол Ардын намаас одоо Монгол Ардын хувьсгалт нам гэдэг энэ намыг шинжилж байгуулж ерөнхий нарийн бичгийн дарга хийж байхдаа шинжилгээний засгийн газарт энэ арчилсан намтай эвсэж ажиллаж байхдаа бүгд надад ямар сургамж олсон бэ гэвэл би ерөөсөө сайд байхдаа энийг бол олж харсан. Ерөөсөө эцсийн одоо гол үр дүн бол энэ ив нэгдэлгүй байдал, энэ талцал хуваагдал, энэ хагарал зөрчил зөрөлтөн бол бидний хямралын одоо их булаг байна гэдгийг олж харсан. Тийм учраас Монгол улс энэ төр ерөөсөө ямар үедээ одоо яагаад тийм хүчтэй байсан,
ягаад ард түмэнтэйгээ тийм амин холбоотой байсан гэдэг түүхийг судалсан. За ингээд үзэхэд бол 13 дугаар зууны үед одоо манай Чингис хааны тэр их Монгол улсын төр бол ягаад хүчтэй байсан бэ гэвэл тэр бол ив ийн ориглон байсан. Шудраг төрн үнэн ард түмэнд яг ард түмэнтэйгээ амин холбоотой. Тийм учраас нэг төрийн сүлд гэж монголчууд сүрэгдэг. Төрөө дээдэлдэг. Ягаад гэвэл ард түмэндээ үйлчлдэг төр байсан байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар мөнгөний төр болчихж байгаа. Мөнгөний төр. Одоо бол мөнгөтэй хүн л төрийг худалдаж аавна. Мөнгөгүй хүн бол ороод нэмэргүй. Ард түмний төлөө хийсэн ажлыг хэн ч үнэлэхгүй. Би одоо сайд байхдаа өөрөө биеэрээ мэдэрсэн тэрийг. Одоо бид нар шиг ард түмний төлөө олон хүнийг эрүүлжүүлчих юмсан, олон хүнд эрүүл мэндийн боловсрол олгочих юмсан гэдэг ард түмэнд ашигтай юм хийхэд бол би сайд биш. Би их хурлын гишүүдийн тендерийг ялуулж өгөх, эдэн хилж өгөх, эмийн бүртгэх гэдэг юм уу? Дараагаар эмнэлгийн дараа өөрийнх нь хүнийг тавих. Ийм юм хийх юм бол намайг магтаал юм. Байх юм билий. Ерөөсөө улс төрийн одоо энэ төр бол өөрөө танигдахгүй болсон. Монголын төр бол төр биш болсон. Хаан төр сэвтсэн. Тийм учраас энэ төрийг бол одоо нин даруй засах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бол ив нэгдэл гэдэг юмыг зүгээр хүчээр бий болгож болдгүй юм бил. Хоёулаа эвтэй бай гэж чи бид эвтэй болохгүй. Чи одоо надтай эвтэй бай гэд би одоо Ахмадын хувь загнаад ив нэгдэлтэй болох. Язгуур өөрт чи хамаатай, надад хамаатай. Хүн болгонд хамаатай, эрэгтэй эмэгтэй, яс үндэс, аль нутгуудаас үл хамааран Монгол хүн бүрхэнд болгонд хамаатай, Монголын газар шороо, тусгаар тогтнол, шударгаас ард түмний амьдрал энэ одоо хөгжил гэсэн ийм үнэт зүйлүүдээр ив нэгдлийг бий болгоё гэд одоо нэг капитализм, социализм гэдэг онолууд байдаг шүү дээ, тийм. Тэрүүн шиг Монгол төрийн онолыг бол сая 2 жил сууж боловсруулсан баг. Монгол төрийн онол. Сая ивэ хэрэм гэдэг үндэсний хөдөлгөөн бол Монголын үндэсний ив нэгдэл ард түмний эвдэрлийг бий болгохын төлөө одоо тэр онол суртахууныг гаргаж ирж байгаа ийм ажлыг бол өнгөрсөн хугацаанд хийсэн. Одоо яг дуусаад байж байна. Тэгээ тэр ив судар гэдэг номоор бид нар ивийн иш ухаан буюу шудраг журмын онол гэж ийм онолыг бол бичсэн байгаа. За энэ дотор бол Монголын одоо ард түмний энэ оюуны охийг эндээ шингээж авсан. Нийт 170 гаруй эрдэмтэн, улс төрчдийн улс төрийн дүгнэлт судалгааны дүнгууд шингээж тэн дундаас одоо анализ дүгнэлт хийж гаргасан ийм одоо том онолыг бол гаргалаа. Энийхээ хураангуйг бол эх 7 хоногоос би хэвлэж одоо олон нийтэд хүртэл болгох гэж байгаа. Тэгэхээр ивийн хэрэм гэдэг энэ үндэсний хөдөлгөөн бол ийм зорилготой байгуулагдсан. Үндэсний ивнийг ард түмний эвлэрлийн одоо асуудлыг онолын хувьд гаргаж ирэх гэсэн ийм одоо фреймс байгуулга хөдөлгөөн үндэсний хөдөлгөөн. За хоёулынх нь яриа эхлээд Алидийн 30 минут болчихож. За бидний завсарлах цаг бол энд хүрээд болж байна. Үзэгчтэй хэсэг хугацааны рекламны дараа эргээд студидтэй болзъя. Миний Монгол ярилцлагын нэвтрүүлгээр эргээд тавтай морил үзэгчтэй. За мэдээж бидэнтэй яриа маань үргэлжлэх байгаа. За тэгэхээр одоо хоёулаа нэг иргэд таны тухай бас нэг санал сэтгэлээ хуваалцсан байгаа. За энэ талаарх бас нэг яриаг сонсоод тэгээд эргээд студидтэй ярилцах сэдвээр үргэлжлэе гэж бодож байна. Иргэдэг одоо 50 амьдруулах тэр талыг хангаж нийгмийг одоо тэр талыг хангаж өгөх одоо бидний сонгосон л одоо бий болгосон нийгмийг л хэлэх бах та. Өдөртөн чиглүүлэх ёстой тэр үүрэгтэй ажлыг хийж чадахгүй байх гэж бодож байна. Яг тэрийг гэж бодлого хэлж бол мэдэх юм бол. Гэхдээ ямар ч үйл яс одоогийн байдлаар бол яг хийх ёстой бол ажлыг хийж чадахгүй хувь хүний юулыг халтж байна гэж байна. Ерөнхийдөө манад энэ жижиг бизнес, жижиг дунд үйлдвэрлэл яаж байгаа хүмүүст бол амьдрах орчин аягүй бага шүү дээ. Ажиллаж амьдрах орчин хитрхи төрөөс дарамтлагдаг тэр чинь. Тэгээд одоо ямар нэг стандарт хэмжээ тогтоочдөг. Тэр нь яг тэр жижиг хэмжээний тийм үү бизнес хийж байгаа, үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс тэр цензурт хүрэхэд аягүй өндөр босготой тэр нь. Тэгээд тэр өндөр босгохын давхын тулд одоо тэр нэг авилгал гэдгийг чи өгөхөөс аргагүй. Тэрийг авах гэж тийм юу тэмдэг юм уу? Тийм л байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр зүгээр ер нь бол яг яаж гэдгийг бол мэдэх юм бол алга. Тэгтээ ер нь төр хийх ёстой юм бол хийж чадахгүй байна. Энэ л гэж бодож байна. Төр засаг гэдэг зүйл чинь өөрөө угаасаа ямарваа нэг зүйлийг барьж явах ёстой шүү дээ. Тэр өөрийнхөө хэн нэгэн хүн төр гараад төрийг буруутгах ард иргэд ерөөсөө болохгүй. Одоо нэг өөрийнхөө толгой дээрх өргөцийг хараагүй өрөөл рүү харна гэдэг төрлүүгээ бид нар бас хандаж ард түмэн бол хэлж болно. Гол нь төр гэдэг зүйл чинь байх ёстой. Байж иж оршин тогтнож Монгол улсын төр оршин тогтнож ард түмэн болон нийт энэ Монгол улсын өөрөө хөгжиж явна үстэй. Нэг жоохон юм буруу болохоор төрлүүгээ буруу өгöd бол ард түмний буруу. Яг тэр 100% хэлж. Нөгөө 21-р зуун ч угаасаа техник нь хөгждөг, техник нь хөгжөөл байж л байна.
яг уу төр нэг зүйл дээр хийх зүйл гэхэд одоо доош шатанда боловсролын хүүхдүүдэд зориулж боловсролын сургууль барих юм уу, сургуулиудаа барих юм уу, ард түмэд тийм л юм хийнэ үхс бүхэл юм явагдаж байгаа шүү дээ. Одоо ер нь бол ард түмний чинь одоо аштай тавтай байлгана л гэж төр улсын төлөөс улсуу чинь одоо сонгогдож байгаа шүү дээ. Зөндөө сайхан амлалт хийдэл гардаг. Тэгээ хачир дээрэн болохоор л ийм байдаг. Тэгэл хэцүү л болоод байна шүү дээ. Одоо чинь алийг житгэх яах чинь төр улс гэдэг юмд итгэл бол ерөөсөө алгал болж байгаа юм шиг. Ер нь бол үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд бол ерөөсөө хийж чадахгүй шүү дээ. Юу ч хийж чадахгүй шүү дээ. Хийж байгаа бол харагдахгүй дээ. Ард түмнийхээ төлөө тэмцэл хэрэгтэй байна. Ядуур их байна шүү дээ. Одоо хямралтай улсууд хоолтгүй үйлчлэггүй их байна шүү дээ. Одоо тэрний төлөө тэмцэл гэж хэлнэ. Одоо өөр юу хэлэх вэ? Тэ? За тэгэхээр бас яг таны тухай биш яг үзэгчдээс бас уучлал хүсье. Тэгээд таны тухай биш яг төр одоо байх ёстой тий төр яаж ажиллах ёстой вэ гэсэн талаар иргэдээс яриа авсан байгаа. За тэгээд гол нь өнөө төрийн онолыг боловсруулсан байгаа. Тэгээд энэ талаар бас яриагаа үргэлжлүүлээ. Тэгэхээр саяны иргэдийн энэ хэлж байгаа үгээс харахад бол нэгдүгээр төр бол өөрхийг гүйцэтгэж чадахгүй. Хоёрдугаар ард түмэн төр итгэхгүй байна. Төр ард түмний холбоо их хол болжээ. Төр ард түмнээсээ тасарсан гэдэг ийм санааг ерөнхийд нь бол хэлчихэж шүү дээ. Ард түмний амьдралд оройтж байна. Энэ бол эзэнгүүл байгаа юм шиг байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөөсөө онолгүй төр бол номгүй л амтай адил байдаг гэж. Онолгүй төр номгүй замтай нэгдэг бол. А хоёрдугаард манай өвөг дээдс бол юу гэж сургасан гэвэл альва нэг харь орны онолыг өөрийнхөө одоо төрд хэрэгжилж болохгүй. Ингээм бол төрийн тусгаар тогтнол алдна гэж. Тийм учраас Монгол бол өдийг хүртэл бол нэг хэсэг социализм гэж ийм онолоор бид нар явж байлаа. Нийгэм журмын онол гэдгээр. За одоо бол капитализм буюу өмчит журмын онол. Ерөөсөө энэ нийгмийн үнэт зүйл нь бол өмч хөрөнгө мөнгө төгрөг болцсон. За нөгөө социализмын үед бол нийтийн өмч үнэт зүйл нь тийм ээ нэгэн нийтийн төлөө гэдэг нэг тийм юу байдаг байлаа шүү дээ. Нийт нь нэгийнхэн төлөө тэгээ тийм учраас Монголын онол бол ерөөсөө ив Монголын өөрийнх нь онол монголчууд бол өөрийн философитой, өөрийн гүн ухаантай, эвтэй байхдаа хүчтэй гэдэгээс. Гэхдээ ив нэгдэл гэдэг бол дандаа шударгастай хамт явдаг. Нэг юмны хоёр тал. Ив нэгдэл хаана байдаг вэ? Шударгас байгаа газар л байдаг. Тийм учраас ерөөсөө Монголын төрийн онол гэдэг тусгай бие даасан онолыг боловсруулсан явдал Монгол төрийг ямар болгох гэж байгаа гэдэг энэ томьёол гарч ирж байгаа. Монгол төрийг бол бид нар хэлж байгаа ив иш ухаан буюу энэ өөрийн гэсэн шударга журмын онолтой ингүүн одоо сайхан эмхлэгддэг. Одоо баг иргэний дан шиг болж иж баахан тийм баг дайн шиг болж сонгуул хийж тэгээд бодлоонтой нэг хэдэн хүмүүс гарч тийм ээ. Ингэж ин тэгээд эрдэм төгс түшээдтэй. Тэгээд ив нэгдлийн оргил чин үнний үлгэр цэх одоо шударгын одоо тэр дуурайль нь болсон ийм төр байх хэвээр. Энэ бол ард түмнийхээ итгэлийг даасан ахуй төр байх хэвээр гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энийг ийм болохын тулд яах вэ гэдээ бүх одоо тэр хөтөч ухаануудыг бол гаргацсан байж байгаа. Жишээ нь Монгол хүн сая ярьлаа л да одоо ерөөсөө монголчууд ядуу амьдарч чинь тэр Монгол хүний амгалан амьдрахын одоо хөтөч ухаан гэж байгаа. Нэг одоо энэ бол нэг язгуур бидний язгуур ирэх ашиг. Монгол хүнийг бол амжиргаатай одоо амжиргааны их усүр хайцсан би монголчуудыг. Нөгөө Монголд хамгийн их байдаг хамгийн олон малтай нэг хүнд оногддог малаараа хамгийн өндөр монголч нь өхрийн махаараа хамгийн өндөр үнэтэй өхрийн мах иддэг. Хамгийн бага цалинтай, хамгийн бага орлоготой, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орн болчиход шүү дээ. Хамгийн аз жаргалгүй ард түмэн болчихж байна. Хамгийн стресстэй, хамгийн бохимдолтой ард түмэн болж байна. Ийм сайхан баялагтай, ийм сайхан малтай, ийм сайхан байгальтай, ийм сайхан ард түмэн, оюунлаг ийм ард түмнийг ингэж амьдруулна гэдэг бол бид нар сайн байжээ, сайхан явжээ гэж хэлэх ямар ч үндэс байхгүй байгаа шүү дээ. Тийм учраас ард түмний одоо энэ амгалан амьдрахын тэр иш ухаан гэдэг юм дараа бас гаргаж ирсэн. Ард түмэн бол амжиргааны их усүртэй, арчаатай, адилхан үнцэнтэй. Жишээлх юм бол одоо хэдийн янз болчиход байна шүү дээ, тийм. Ерөөсөө одоо айдасгүй, ийм амар амгалан, алс ирээдүйнхээ итгэлтэй ийм сайхан байлгах ийм онолыг бол бас гарга. Энэ дотор нэг одоо нэг хэсэг иш ухаанууд ингэж явж байгаа. Тийм учраас энэ төрлийн онолыг одоо Монголын ард түмэн бүгдээрээ үзээд хараад тэгээд энэ дээр бүр Монгол одоо биесад гэрээцсад төрөөцс гэдэг энэ бол эвийн 5 эдис гэдэг хэсэг нь байгаа юм. Тэгэхээр энэ дотор бол би 5 болгож байгаа энийг. Биесад гэрээцсад ураг удам олон нийтэд зас, олон нийтэд засчаад орон нутгаа засаад төрөө зас гэдэг ийм онол руу оруулж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол хүнийг ямар байлгах гэж байгаа гэдэг загварыг гарч байгаа. Тэгэхээр төрийн бодлого ерөөсөө л ийм Монгол хүнийг бий болгоё. Монголын гэр бүлийг ийм болгоё. Олон нийтийг ийм болгоё, орон нутгийг ийм болгоё, төрийг ийм болгоё. Саяны төрийг тодорхойлсонтай ажиг бүгд одоо ийм шинэ тодорхойлолтуудтай. Тэгээд тэрийгээ бид нар олон нийтэд бол юу яг төрийн бодлогын төрлөө чиглүүлээд явуулна гэдэг.
Ийм юм байхгүй дандаа дуурайгаал тэн тийм болдог гин энд ийм болдог гин нөгөө гаднаас дандаа ийм юм дуурайж хийдэг. Тэр нь тэгээд хагас дутуу ойлгочтой хальт мэлт орчуулцдаг. Хэрэгжүүлэхдээ тэгээд хагас дутуу хэрэгжүүлцдэг. Тэгээд тэр нь дандаа нөгөө зовлонтой, хүндрэлтэй, бэрхшээлтэй хамт аваад ирдэг байхгүй юу. Тэр болдгоо юмтай хамт ороод ирж байгаа. Тэгээд тэр зовлонгийг бид нар үрээд дааж давахгүй юм одоо гарцгүй мухардад ороод ингэж явчихж байгаа. Хэрэгжүүлэгчд нь одоо их юм бэ тийм ээ. Яаж хэрэгжүүлэх вэ? Ямар хугацаагаар хэрэгжүүлэх? Энэ хэрэгжүүлэх ерөөсөө энэ бол Монгол төрийн онол, Монголын ард түмний онол учраас хамгийн нэгдүгээр энэ онол бүтчихлээ. Энэ онол ерөөс энэний гол одоо юу нь бол юм нэгдэл, шударгаас хөнөөлгөө хөгжил гэсэн гурван ийм одоо шинэ концепц байна. Энэ бол зөвхөн Монгол орныг авраа зогсохгүй хүн төрөлхтнийг дэлхийн нийтийг аврах ийм онол гэж үзэж байгаа. Энэ тийм учраас энэ хэрэгжих гэдэг бол энийг Монголын ард түмэн хэрэгжүүлнэ. Энэ бол эх орноо эвийн аргаар аврах онол. Энэ бол Монгол орн өнөөдрийн хагарал хямралаас маргааш эвлэрэл хөгжилд хүрэх аврах одоо ганц гарцсан. Энэ одоо даяаршилд Монгол улс дэсэж үлдэх, сөрж одоо хөгжих, өөрийгөө хамгаалж үлдэх энэ одоо арга. Энэ байгаль дэлхийг хамгаалах, гол усаа эргэж одоо сэргээх энэ вакцин байгаа юм энэ онол. Тийм учраас энэ бол Монголын ард түмний ихтгэл үнэмшил болж Монголын ард түмэн хүн болгон энэ номыг унших ёстой гэдээ би одоо эх 7 хоногт гаргах гэж байгаа тэр төвөр ив судран бол Монгол хүн бүр унших ёстой ном гэж ингэж гаргах гэж байгаа. Тэгээд бид нар энийг ихтгэл үнэмшил болгоод тэр дотор бас асуур орно. Хүмүүсээ санал гарна. Ингмээр юм байна, тэгмээр юм байна гэд. Тэгээд тэрийг жинхэнэ Монгол төрийн үндэсний онол болгож гаргаад энүүгээрээ бид нар дэлхийн нийтэд нөлөөлж дэлхийн нийтийг бас үлгэр дураад бол цааш нь одоо Монголын брэнд ийм он суртахууны гаргах гэж байгаараа шудраг журмын онол. Ерөөс альва онол бол одоо жишээлх юм бол капитализм гэж яаж, социализм гэж яаж, аль алинд нь шудраг гэсэн байгаа. Харамсалтай нь тэрийг хэрэгжүүлээгүй. Аль алинд нь эв нэгдэл байгаа. Харамсалтай нь тэрийг хэрэгжүүлээгүй. Энийг хэрэгжүүлж байгаа тэрийг одоо манлайлж явж байгаа тэр он суртахууны төлөөлөл болсон хүмүүс ихэвчлэн дандаа хувийн эрх ашиг, бүлэглэлийн эрх ашиг тэр буруу одоо юмыг илүү их өөртөө ашигтай юмнуудыг аваад хэрэгжүүлээд сайн талуудыг хайцсан учраас өнөөдөр бид нар ийм байдалд орчод байгаа. Энэ онлыг хэрэгжүүлэхэд танаас гаднаас өөр ямар хүмүүс оролцсон бэ? Одоо би сая хэлээ 170 гаруй эрдэмтэд гэж байна тий. 170 гаруй эрдэмтэд эрдэмтдийн онол суртахууныг энэ дотор шингээж энэ чирээсээ Монголын ард түмний ер нь бол энэ онол гарах тэр суурь нь тавигдсан байл. Тал талаас нь энэ тэмдэл бичээд идэг. Янз янзын чиглэлээр бичээд идэг юм байна. Эдийн засаг гэдэг нэг хүн бичнэ, улс төр гэдэг. Тэгээд энийг нэгтгэж ороо ингэж үндэсний хэмжээний нэгдсэн болгох нь дутчихсэнийг одоо би бол энийг хугацаанд нам төрийн ажлаас төр хол байх хугацаанд энийг гаргахгүй бол энэ Монгол орн бол явахгүй юм байна. Эх орноо эвийн аргаар аврая гэж. Энэ одоо мөнгөний төрийг оюуны төрөөр соёлъё. Ерөөсөө энэ 20 одоо шинэ ирж байгаа 100 бол оюун ухааны 100 байхгүй юу? Тийм учраас энийг бол мөнгөний төрийг оюун ухааны төрөөр соёлох одоо гол хэрэгсэл гэж. Их сургуулиудад тэгэхээр заагдах нь одоо төрийн удирдлага ихтэй юм ч юм уу тийм. Тийм их сургуулиудад энэ одоо яг эхлээд ямар ч байсан олон Монголын ард түмний ихтгэл үнэмшил болоод байгаа. Монголын ард түмний философи гүн ухаан болоод байгаа. Тэгжээч аяндаа энэ бол Монголын амьдралыг зохицуулдаг тэр байтугай дэлхийн нийтийн амьдралыг зохицуулах ийм одоо хэрэгсэл болно гэдэг тогтхон ч хэрэгэлцэхгүй байна. За. За хоёулаа өөр асуудал руу оръё. За. Ерөнхийлөгч нөгөө нэг одоо бараг 2-7 хоног өнгөрч байна уу да нэг жиргээчтэй нээлттэй уулзлаа. Би одоо энийг ерөөсөй оролцсон зочин болгоноос асууж байгаа юм байна. Бас өөрөөсөө тодорхой хэмжээний туршлагатай улс төрчтэй учраас өөрсдийн гэсэн бодлоготой байгаа. Тийм ээ тэр хүн нэр зохиж хэлэхгүй ч гэсэн өөрсдийн гэсэн бас дотор таамаглаж байгаа хүмүүс байгаа. Хуулинд захирагддаг 2 хүн байна гэсэн. За энэ одоо таны хувьд ер нь ямар 2 хүн байж болох вэ? Би 2 хүн байна гэж үзэхгүй. Одоо би бол Монголын улс төр нийгмийн амьдралыг бол үндсэн хуулийн зэрлэгшил гэж үзэж байгаа. Энэ 2 хүн байхгүй. Ерөнхийлөгчөөс эхлээд Монголын одоо бүх энэ эрх мэдэлтэнгүүд хуулийн захирагдахгүй байгаа. Бүгдээрээ адилхан ерөнхийлөгч орно. Энд бол орно. Үндсэн хуулийн зэрлэгшил гэдэг бол хуулиар биш тэр хүмүүсийн дур зоргоор нийгэм захирагдахыг, дур зоргоор нийгэм зохицуулагдахыг хэлж байгаа. Тийм учраас би ерөнхийлөгчийн тэр хөвгтөд санал нийлэхгүй. Улсын их хурл засгийн газрын ажилтаа хийх ингээд хутгалдаад байгаа харагдаж байна ер нь танд. Ер нь тэгдэг. Ер нь бол үндсэн хуулийн тэр 7 дордохын 7 өөрчлөлт гэж байгаа шүү дээ. Би тэгээд тэр номон дороо бичсэн дордохын 7 өөрчлөлтөөр доголон төртэй боллоо гэж. Тэгээд дордохын 7 өөрчлөлтөөс болоод энэ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёроо холцсон нь бол ерөөсөн
их юу болгосон байлээ л дээ. Яг сайдын ажил гэдэг бол хий гэвэл асар их ажил гэдэг байхгүй юу? Яг үнэхээр тэрийг сэтгэл зүрхээ зориулаад хийя гэвэл маш их ажил байдаг. А тэрийг бол их хурлын гишүүнтэй зэрэгцээд хийх боломж их муутай. А ер нь улс төр чимч яадгийн доогуур нь ингээд хийж ирэхээр болдгүй юм билээ. Ер нь бол тэр төрийн албаны тэр мэрэгсэн доктортой тэр чадварлаг байдлыг бол их алдагдуулсан байлээ. Саяны 25 жилийн улс төр би 10-аад жилийн өмнө дийцээд байсан. Эрүүл мэндийн дийцээд 10 жилийн дараа яамандаа эргэж ирсэн. Тэгэхэд хэцүү болсон байсан. Ямар сайндаа би манайхан яйлдаг юм. Манай яамныхан ярихаар би ойлгохгүй. Намайг ярихаар тэд нар ойлгохгүй. Тэгээд би за яах вэ хэдүүлээ монголоор яриад намайг та нар ойлгохгүй. Та нарыг ярихаар би ойлгохгүй гэж. Тэгээд ер хитрхи нөгөө мэрэгжлийн биш хүмүүс ч яагаад нөгөө хүмүүсийг алчиж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс муудаа биш. Ерөөсөө л одоо нэг малгай толгой ямар малгайн тийм болдог гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан ерөөсөө дээдсэн гүйдлээ олохгүй, дооцсон суудлаа олохгүй гэж энэ Монголын одоо төрийн албыг ч гэсэн энэ улс төрчид алж байгаа байхгүй юу? Монголын сайхан ирээдүй, Монголын энэ чадaltaй боловсон хүчин энэ одоо мэрэгчлэтнүүдийг алж штэ. Тийм учраас энэ бол үнэхээр одоо зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. Улсын их хурлын гишүүд гээл тэгж хийн ч хамаагүй улсын их хурлын гишүүн болж болохгүй шүү дээ. Энд чинь улс төрийн бодлоготонгод орох хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж улс төрийн бодлого гаргана шүү дээ. Одоо нөгөө нэг видеоч нэр дэвшиж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Та мэдж байгаа бас хойшлоор одоо зөндөл явж шүү дээ. Эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой вэ? Яг одоо тэгээд нэгэнд хийж болж болдог учраас бараг л хүн болгон дэвшиг гэж бодоод байгаа юм шиг шүү дээ. Юу нэг ингээд яхад бараг дэвшчүүл яах вэ гэд би сая юу яасан нэг ангаахын лицээ сурдаг хүүхэд байна. Тэгсэн чинь одоо нэг нам дийсүүлчихдэг юм уу гэж байна. Би тэгээд үнэхээр харамссан. Одоо тэгээд дараагийнхаа яахын тулд нэг нам руу оруулъя гэдээ одоо дээд сургууль ороогүй хүүхдийг хэлж штэ. Тэгэхээр энэ улс төрийн нам гэдэг л бараадчиж одоо энэ амьдралаа авч явдаг гэдэг ийм их буруу ойлголт байна Монголд. Тийм учраас одоо монголчуудын талцал хуваагдал намаараа талцдаг, энэ одоо нутаг усаараа талцдаг, мэрэгжлээрээ талцдаг, хөгшин залуугаараа талцдаг. Энийг бол одоо нин даруй зогсоох хэрэгтэй. Монголчуудад Монгол одоо энэ ялангуяа одоо Монгол төрийн тэргүүний хувьд Монголын одоо энэ засгийн газрын хувьд бүгдээрээ яг адилхан хүүхдэн гэсэн. Ерөөсөө яг ижилхэн монголчууд хоорондоо ялгаж болохгүй монголчуудыг хэн чаддаг нь хийх ёстой. Нэг л бид нар үндэсний одоо боловсон хүчний бодлоготой байх ёстой байхгүй юу? Тэгэхгүй болохоор одоо тэгээд нам байхгүй. Шийдэг байна. Шийдэг байна. Таныг хүмүүс олон хардталтай байна л да. Энэ нэг хэсэгт ер нь би танд нэвтрүүлэг эхлэхийн өмнө хэлжсэн нэг хэсгийг чимээгүй байлаа те ер нь. Тэгээ яг ингэсэн та би одоо энэ EV хэрэм үндэсний хөдөлгөөн гэдэг ер нь их завгүй байлаа гэж тэгж чинь. 2000 нөгөө нэг ерөнхийлөгчийн сонгуулиар та нэр дэвшсэн шүү дээ. Таныг нөгөө Бат Эрдэнэтэй санал хувааж ер нь бол ингэсэн гэж ярьдаа. Одоо энэ ингээл бүр зөндөл яригдлаа энэ яриа. Тэгээ таныг одоо дахиад ерөнхийлөгчд өрсөлт хийвэл яах вэ? Би тэгж бодохгүй. Тийм болцоо бол дахиж надад олдохгүй. Нэг л олдож байгаа хол гэж бодож шүү дээ. Та ер нь ерөнхийлөгчд нэр дэвших гэсэн тийм бодол байгаагүй. Байгаагүй. Тэрийг бол би ерөөсө төлөвлөөгүй байсан. За тухайн үед бол энэ хоёр даргаыг одоо ингээ ерөнхийлөгчд нэгэн сонгуул болчих юм чинь одоо гаргана, чөлөөлнө. За би тэр үед бол ялангуяа одоо биеийн болоо сэтгэл зүйн хувьд баг нөөцөө шавхаад дуусчихсан. За тий гарангуут нь би 2 дугаар имлэгт хэвтэндээ гэж одоо даргыг гарангуут би зөрөөд 2 дугаар имлэгт хэвтэндээ гэсэн юм бодолтой байжсэн. Тэгээд байж итл залгаад одоо яв гэ. Тэгээд нэг хэсэг би чинь нилээх явахгүй гэд хаашаа суугаад ерөөсө зориг орохгүйсэн. Тэгээд дарга загнаад одоо зориг ороод яв одоо өмнөд ор хоног хугацаанд явчлаа гэ. Тэгээд яг одоо нэгэн язмж болиё гэдэг ухралтай биш. Тэгээд явсан да. Тий. Таныг яг зөвхөн нэг би түрүү эхлэхдээ асуулт эхлэхдээ хэлсэн үү нэг хэсэг чимээгүй ингээ байгаад өөрөөс ингээд тэргүүн хийгээд яа төрийн онол ингээд боловсрол ингээ янз бүр хийгээ яваад гар чинь ерөнхийлөгчд нэр дэвших гэдэг нэг хүмүүс хатаад байгаа. Ямар сайн энэ тэр ямар том хардаж байгаа. Гэхдээ би энэ онолыг бол бичснээрээ би өөртөө их сэтгэл хангалуун байгаа. Би ерөнхийлөгч болоогүй ч гэсэн сайд болоогүй ч гэсэн би болсонтой адилхан. Энэ онолыг бол бас нэг нүгэл өөрийгөө магтаж байгаа юм биш бас ингэж бичснүүдийг том юм хийчлээ. Ялангуяа одоо энийг бичих тийм болцоо надад бас ийм хугацаа олдлоо. Энэ чинь тэгээд бас ил гараад идэг ажил биш байна. Энэ онолыг боловсруулах, бичих тийм ээ. Одоо нийт 495 хуудас болж байна энэ онол. Тэгээд энийг бүхлээр нь ягаад ингээд Монголын айл болгонд байх, Монгол хүн болгон унших гэд гаргахаар хитрхи том нүсэр байгаа учраас тэрийг хялбаршуулж энгийнээр жижиглэж одоо ингээд Монгол хүн болгон унших
одоо ялангуяа сонгуулийн сонголтын өмнө бол энийг тараах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Ер нь бол тэгээд ямар нэгэн ерөнхийлөгчд нэр дэвших бодолж байхгүй юм байна. Одоогоор их хурлч нэр дэвшгээ сайн шийдээгүй. За. Сонгуулийн хуулийг нэг өөрчлөх боломжтой байгаад байгаа шүү дээ. Одоо жагсаалт байхгүй болгон гэд яриад байгаа. Ер нь сонгуулийн хуулийг ер нь өөрчлөх боломжтой байгаад байгаа шүү дээ. Сонгуулийн хууль чинь бол одоо энэ хоёр намынх нь л сонгогдох хууль шүү дээ. Сонгуул гэдэг бол нэг ард түмэн сонгод. Тэр нэг жагсаалтыг үгүй болгоно гэдэг шүү дээ. Тий яг тэр чинь үндсэн хууль зөрчингээл олон жил ярьж байна да 11 оноос хойш ярьж байгаа. Тэгээд үндсэн хуулийн зэцтэр энэ очсон. Нэгэнт одоо үндсэн хууль зөрчсөн гэх юм бол бас энийг өөрчлөх тийм шаардлагатай л да. Анханаас энэ чинь түрүүний 12-ны сонгуульч энэ хуулиар явуулсан шүү дээ. Тэгээд үндсэн хуулийн зэц их хурл хоёрын хооронд нэг жоохон зөрчил гардаа шүү дээ сая. Тэгээд уг нь бол шудраг ёс гэж байдаг бол 11 онд энийг хилээд тэр дорн засах үүрэг нь бол үндсэн хуулийн зэцэд байгаа байхгүй юу? А нэг даргын солихоор л одоо зөрчсөн гэж ингэж хэлж байгаа нь одоо нэг манайд хууль биелүүлдэг хэдэн хүн байна гэдгийг чинь нэг нь хэсэг нь энэ байхгүй тийм ээ. Тэгээд үзмжээр ерөөсөө одоо чи би чамтай муудалцчих юм бол чиний одоо хууль зөрчсөн чинь гаргаад ирдэг. Сайн байх юм бол хууль ерөөсөө зөрчөөгүй шигэд яваад байдаг тийм. Тэгэхээр энэ чинь ерөөсөө болохгүй байгаа байхгүй юу? 76 гишүүнийг хийж ижээснээс ерөнхийлөгчийн төртөө байвал яах вэ гэж сүүлийн үед бол мэрсэр яригдчихээн. За тэгээд зарим ч бол ер нь л өөртөөхөө байр суурийг л ил бол хилээд эхэлсэн байгаа. Тэгээд таны бодлын тар тийм би ч одоо бас нэлээд юм судалж уншсан. Манай түүхэн уламжлал, манай өвөг дээдсийн сургаалд бол 3 ноёныг зэрэг бүү засаглал гэж байдаг юм билээ. Би тэгээд тэр гайг бол манай төр үзэж байна. Хэн ерөнхийлөгч байхаас үл шалтгаалаад байнгын ийм одоо энэ 3 хүний донд зөрчил үүсчихэд энэ 3 хүний дундх зөрчил бол цаашаа ард түмний зөрчил болж хувирдаг. Ингээд 2 хүний зөрчил, намын зөрчил болж хувираад, намын зөрчил нь эргээд ард түмний зөрчил болж хувираад, магадгүй тэр иргэний дайнд одоо мөргөлдөөн түргэх хэмжээнд энэ гүнзгийх юм бол яах юм бэ те. Тэр ийм аюултай ноцтой байдал орсон байгаа учраас энийг бол нэн даруй засах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа юм. Тийм учраас тийм одоо онол байдаг учраас энэ төрийн одоо байгууламжийн бүтцэл буруу байна л гэж би үзэж байгаа. Таны хувьд одоо нэг ерөнхийлөгчийн засаглалын газар байх юм бол тэ зөвшөөр. Би дэмжинэ. Дэмжинэ. Үндэсний өв соёлыг юу гэж боддог? Та одоо манайх нэг үндэсний өв соёл ч юм уу тэ ер нь тэгээд үндэснийхээ юм их дээдлэлтэй одоо тийм тэлээ зохгүй ер нь хөдөө орон нутгийн үзэгчид ихтэй ер нь манайх тийм шогмаар явдаг төлөөс. Таны хувьд үндэсний өв соёл гэж юу вэ? Таны хэрэг энэ одоо энэ нүүдлийн соёл иргэншлийн оршихуй гэдэг би нэг үндэсний аюулгүй байдлын асуудлаар одоо тэр эвийн одоо эвнэгдлийн эвийн 5 үндэс дотор нэг нь байгаа юм. За тэгээд миний хамгийн хэцүү юм энэ байсан. Би бол малчаан айлын хүүхэд шүү дээ. Нүүдлийн соёл иргэншил, энэ соёлын өв хил тий энэ урлаг энэ талаар одоо нэг онлоо гаргахад бол би нэлээд хэцүү байсан. Энэ хамгийн хэцүү нь тэр байлаа. Хоёр дахь нь эдийн засгийнх байсан. Яг тэрийг энэ ондыг гаргахад бол тэр хөтөч ухаануудыг гаргахад. Тийм учраас миний тэр тусгаар тогтнолдоор тэр оюун санааны тусгаар тогтнолдоор энэ соёлын өв байж байгаа юм. Бас одоо тэр аюулгүй байдлаар оршихуй. Үндэсний одоо энэ соёл нүүдлийн соёл иргэншлийн оршихуй гэдээ байж байгаа юм. Нэлээд сайн орсон шүү энэ. Оюун санааны орон зайгаа эзлэхгүйгээд одоо тэр эвийн 5 хүрээ дотор байж байгаа юм. Тэгэхээр энэ талаар би нэлээд сайн мэдлэгтэй болсон. Нэлээд олон одоо онлууд юу хөтөч ухаанууд гарцсан байж байгаа энэ дотор. Би бол энэ бол бид нар бол их холдсон юм билээ. Иннээсээ бол их холдсон байна. Их муу мэдж гин тэрийг одоо бусад салбар шиг бусад одоо хүрээ шиг мэдж авахд хамгийн муу тэр байсан миний хувьд. Энэ онлыг бүтээхэд. Тэгэхээр бол та нар бол бүр хэцүү байгаа байлгүй. Тэгээд баяр хүргэе одоо үнэхээр тийм юу хийж байгаа үндэсний соёл өв уламжлалаа одоо олон түмэнд түгээх, тэрийг хадгалах, сурталчлах, баяжуулах тийм ээ. Тэрний мэдээллийн санг байгуулах, энүүгээрээ бахархах ийм юмыг бол бид нэр хийх ёстой юм билээ. Энийг ерөөсөө мэдэхгүй байна шүү дээ одоо ялангуяа залуучууд бол. За та нэг эвийн дуугээд нэг дууны шүлэг зохиосон байдаг. Тийм тэгээд яхаа үндэсний эвнэгдэл ард түмний эвлэрлийг бий болгохын тулд бол ард түмэнд эвнэгдлийг уриалсан дуу хэрэгтэй. Энэ бол одоо энэ эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний нэг үнэт зүйл нь онолтой байна, дуутай байна. Тэгэд бид нар эвийн замаар
одоо ийм 12 өртөөгөр явж ив нэгдлээ бий болгоно гэдээ бас энэ хамгийн сүүлд ивийн зам гэдэг байна. Тэгээд тэрэн дээр би дуу хийсэн байгаа. За тэр дуу бол эхлээд бид нар хүн ардмын сэрээрээ хөх Монгол нэг дээрээ гэдэг энэ хөгжмийн зохиолч яруу найрагчтай манай Сүхбаатар гээд зохиолчд авчиж өгсөн. 2 удаа бичүүлээд миний санаагаар гараагүй. Ягаад гэвэл би санаагаа ойлгуулж чадаагүй. Нөгөө тэгээд яг ийм болох гэж байгаа гэдгийг яг одоо энэ үндэсний ив нэгдэл ивээ харгаар эх орноо аврах, ард түмнийг эвлэрүүлээ. Энэ нутаг усаа одоо ингээд өмөл цөмлөд алга болгочихгүй. Энийгээ хамгаалъя одоо интерсимэрсэн нутгаа ивийн одоо хүчээр нэгтгэе гэх ээдэж одоо бутарч задарсан ард түмнээ одоо олон түмнөө ивийн хүчээр нэгтгэе гэдэг ийм одоо бас юутай л да. Тэгээд байж итл би өөрөө битсэн. Тэг яг тэгээд тэр чинь бас ороод ирдэг юм билээ. Өөрөө бичээд тэгээд яг нэг засаж барих нь бага. Тэгээд лекц энэ ивийнхээ онлоор сургуулиудаар лекц уншижсэн. Тэгвэл тэнд одоо энийг дуус Эренцэн гэдэг хүүхэд энэ дууг чинь би дуулъя. Та энэ хийлгэсэн юм уу гэсэн. Хийлгээг байгаа гэсэн. Тэгсэн нэг над руу нэг хүн ярьсан. Ингээд Инктайван гэдэг хүн байна. Энэ дуунч аяыг хийгээд манай оюут аваад ирж байгаа. Тэгсэн харин нөгөө Чингис хаан тоглосон Инктайван байжсэн. Тэгээд Чингис хаан тоглосон нөгөө ардын жүжигч Инктайван аяыг хийсэн. Тэгээ соёл урлагийн их сургууль бас нөгөө нэг Universe Best Song шиг дуулуулад соёл урлагийн хүүхдүүдийг дундаас нь тэгээ шалгаруулж аваад 5 хүүхэд дуулаад одоо клипийг хийлгчихэд ингээд байж. Уг нь танай телевизээр орсон юм чи гаргачмаар тэгэхээр гаргахгүй. Тийм яг бид нар бас харамсалтайнаас тавьчих гэсэн нөгөө бичлэгийн шаардлага, шанарын шаардлага бас хангахгүй байна л та тийм. Тэгээ би яг зүгээр танаар өөрөө чи ингээд яриулч тийм бол гэсэн л бодолтой л асуулаа л та. Тэгээд яг энэ дууны юу нь бол ямар санаатай гэвэл энэ дуу юу гэдэг их сургамжийн дуу. Энэ дуу их сургамжийн дуу, энэ дуу эргэх цагийн дуу, энэ дуу эргэх түүхийн дуу, энэ дуу 90 цагийн дуу, энэ дуу ив нэгдлийн дуу. Дахилт нь их бас утга учиртай. Энэ дуу өнгөрсөн түүхээсээ сургамж аваад тэр түүх буцаж ирээд тэгээд 90 цагта ив нэгдэлд орж байгаа гэсэн ийм утгатай. Тэгээд 3 бадаг ийм дуу гаргасан. Тэгээд тэр бол бас арт юм ингээд энэ тийм тавихад шууд дагаад дуулчихлаа улсад. Ерөөсөө эхнийхээ юунаас л дагаад дуулчихлаа. Дуусгал амарх юм билээ. Тийм. Та нэг түрүү хэллээ шүү дээ. Би одоо хөдөө мал дээр өссөн хүүхдээ л гэлээ тийм. Багада хурдан мөр унж юу юм? Унлгүй яах багада ч яг хөдөөний хүүхд байлаа шүү дээ. Бид нар ч одоо баг гэрээсээ мориор ирж очиж хичээлдээ явдаг байлаа шүү дээ. Өглөө сургуульд явахдаа мориор очино. Хичээлээ тарчаад нэг уян дараа мориор гэртээ харина. Тэр завсар одоо хичээл уншдаг ийм хүүхэд байсан. Хурдан морил би нэг унж байгаагүй. Миний дээдлэлт ах доотолт эрэхтэй дүү. Би тэгээд харьцангуй одоо би 8 хүүхэдтэй айлын хүүхэд. Унаанд хамгийн муу хүүхэд нь би байсан. Яг тэгээд харин жах эрэхтэй дүү тэв мөвийг тоглоод тэр хоёртой. Тэгээд унаанд харьцангуй муу. Юу асуух гээд байна гэхээр одоо хурдан мөрөдөө унж байгаа хүүхдүүдийн эрхийн асуудал зөрчигдлөө л гэж яриад байгаа шүү дээ. Ер нь энэ тал дээр таны бодол ямар байдаг юм бэ? Тийм, ер нь бол хурдан мөр унж байгаа хүүхдүүд болиулах хэрэгтэй юм уу? Болиулах хэрэгтэй. Үгүй хамгаалалт сайтай байх хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа би бол одоо энэ дээр ямар би ч өөрөө хүүхдээ юм чих. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд бас хүүхдийн эрхийн асуудлаар нэлээд ажилласан. Тийм учраас ерөнхийдөө хүүхдийг унуулахтай хамгаалалттай тэгээд өвлийн цагт биш. Унуулах хэрэгтэй байхгүй өвөл одоо хүүтэн тэг хүүтэнд бол уралдааныг би бол үнэхээр буруу гэж үздэг. Хэдэн одоо байшчуудыг цэнгүүлэхийн тулд тий бид танд одоо ингээд асуултуудаа ер нь л тавиад дууслаа. За тэгээ магадгүй танд би асуугаагүй асуулт байвал. Тэг яг ерөнхийдөө бол би ингэж бодоод байгаа. Одоо бидний нэг нэвтрүүлгийн цаг дуусаад ерөөсөө 1 минут үлдчихэ. Тий 25 жил гэдэг бол их урт хугацаа юм. 90 оноос хойш бид нар ингээд хүнээр бол 90 цент төлсөн хүрх хугацааны он жилүүдийг ардаа үдчиж. Түүхээр бол хөгжил гэдэг ингээд аваад үзэх юм бол эхний үр дүн гарах ийм цаг хугацааг ардаа үдцсэн байна. Энэ бүтээсэн түүх бол бид нар бүтээсэн. Энэ бол хэн нэгэн хүний одоо илүү доржийн бурууч гэдэг юм уу, инх баярын бурууч гэдэг юм уу. Тэгэхгүй энэ түүхийг Монголын ард түмэн бүтээсэн. Алдаа байвал одоо бид нар цасын алдсан. Одоо алдсан гэдэг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрж байгаа. Тийм учраас эвийн аргаар их орноо аврахын тулд одоо дор дороо сэрцгээе, сэхэрцгээе, нэгдэцгээе. Тэгэд их орноо эвийн аргаараа аврааж энэ алдаагаа нин дараахан засгаая л гэж энэ үзэгчдэд хэлмээрээ. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч бидэнтэй 60 минутын турш ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ миний Монгол ярилцлагын нэвтрүүлэг хэн төрөдөн дөрлөж байна дараагийн дугаараар иргэд уулзлаа. Түр баяртай.